Өвчтөний хориоцоор тогтоосон нутгуудад зээрийн шүлгийн өвчлөл нэмэгдэжээ. Иймээс хориоцоор тогтоосон зүүн аймагуудын нутгаар уулын зэрлэг амтанг хагнах гэж айлгаж үргээхгүй байхыг мэргэжлийнхэн зөвлөжээ. Дорнод Сүхбаатар Хинтээ аймагуудын 9 суманд малын гоц халдварт шүлгийн өвчин гарсан. 2 дугаар сарын 22-наас өвчлөл зогссон. Дахин нэмэлт дуудлага ирээгүй байна. Шүлхийгээр ихэвчлэн өвхөр ямаа хон өвчлөөд байна. Түүнчлэн шүлхийн өвчин гарсан эдгээр нутгуудад зээрийн шүлхийн өвчин гарсан байна. Иймээс уулын зэрлэг амтан болох зээрийн сүргийг үргээхгүй байх нь шүлхийн өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжлийнхэн хэлсэн юм а. За вакцинжуулалтанд бол нийтдээ 3.8 сая тонн вакцины Хинтээ, Дорнод, Сүхбаатар, Дорн говийн Сүхбаатартай хэлэлцдэг сумдад бол хургуулсан вакцинжуулалт бол хийгдэж ерөөхдөө дуусч байна. За Хинтээ аймгийн тухайд бол малын эмчийн хүрэлцээ дутагдaltaагаас арай жоох удаашралтай, дээрэс нь цааш нь баяр болсонтой холбоотойгоор вакцинжуулалт бол хурдцтай явж чадахгүй байна. Дээрэс нь энэ зуудын байдлаас нэлээд нөлөөлж нурлбал зас ихтэй байгаа учраас яг нэг айлаас нөгөө айлд очих тийм ээ, энэ асуудал цаг хугацааны хувьд бол нэлээд бас хүнд юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан Асхад, Сүхбаатар Баян Дэлгэр, Төмөн цогт, Мөнх хаан сумд, Дорнод аймгийн Матад Хүлэн буур, Хинтээ аймгийн Норвлын суманд шүлгийн өвчин гарсантай холбогдуулан төв зам дагуу 20 зэрийн дэглэм тогтоогод байгаамаа. Мал амтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон 20 зэрийн дэглэм нь өвчний тархалтаас хамааран 21 хоногоос 3 сар хүртэл түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг. Тийм учраас өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулсан юм а. Одоогоор шүлхийгээр өвчлсөн 2000 орчим малыг устгажээ.